Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-гийн даваагаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээ нэй болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 6 сарын 16-ны даваа гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтрагчаар Итгэл төгс хэрэглээ Voyage Drink and Wine урамшуулт хөтөлбөр за мөн Bolt of Flower Black Thunder хамтран ажиллаж байна. Нийт томчуудын шууд нэвтрүүлгийн 212 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд за цагтлуудаа явуулж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Гэтэ цагтлч одоо ер нь бол нэвтрүүлэг зогсдол уушигтахаар дүүрчлээ. Та амжуул болж өгвөл бүгдийг уншаад өгье л гэж бодож байна. За тэгээд хаашаа явуулах вэ гэвэл та ami@mjlradio.com руу мэйлээр явуулж болох нь мөн манай аппликейшны гар утсандаа татаа суулгаад аппликейшныхаа цэс эсрэг нөрхөөр шууд илгээх гэдэг. Тэрэн дээрээ дараад оруулах зүгээр шүү. За та гараараа загтал бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүрг 9 дугаар хороо Алтай 5 дугаар годамж 34 дугаар барилга 6 дахь хор дэлхийн монголчуудын MJL радиогийн маяг явуулаарай. Нэвтрүүлгээ YouTube-с нөхөс сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хаахад нэвтрүүлгээ нөхөс сонсоорой. За нэвтрүүлгийнхэнд сонсогчоос ирсэн загтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нээх болно. Ингээд ирсэн загтлыг та бүхэнд уншиж хүргэе. Бүгд нь өчигдөр мэндийг хүргэе. Сайн байна уу? Амигч та бүхэнд энэ захиа унших өдрийн мэндийг хүргэе. Би жиргэн л нэг залуу. Одоо Солонгос улсад охин хамтран амьдрагчийн хамт амьдардаг юм. Яагаад хамтран амьдрагч вэ гэж үү? Би өмнө нь өөр амьдралтай эр хүн байсан юм. Сургуульдаа онц сурдаг, хэн бүгдийг дагуулдаг хүү байлаа л да. 10 жилээс л нэг охиндоо үерхэж ангийнхаа бүх хүүхдээс төрүүлж аав ээж болж байлаа. Тэр их нэртэй, хайртай, бүхэл зүйл аз жаргалтай сайхан байсан. Хоёр дахь хүүхэд маань төрлөө. Тэр эмэгтэй маш их уусаар л байсан. Өмнө нь ч гэсэн зөндөө уудаг байсан л та. Тэгээд нэг удаа бүр надад бэлгийн замын халдвар төвчин буюу Тэмбүү авчирч ирсэн. Энэ үед нь би хүүхдүүдэд бодоод уучлсан. Ахиж битгий ингээрэй гэд зөндөө гуйсан. Гэхдээ хүн тэгээд даавардаг юм билээ. 10 хоног алга болоод би аав ээжтэйгээ хамт хайгаад л болдог байлаа л та. Ингээд үе алга болчихно. Харин нэг удаа дүүтэйгээ шоудад ороод ирэхдээ хэрэгэлсэн бүр үрийн шингэндээ бэлгэвчтэй орж ирсэн. Тэгээд л миний сэтгэл бүр хөрөөд салсан юм. Одоо би дэндүү сайхан хань, дэндүү сайхан үртэй болсон. Тэр хүнээс гэрлэлтийн баталгаагаа салгаад өгөөч гэж хэлэхээр битгий давраа, чамайг жаргаахгүй гэд ерөөсөө салгаж өгөхгүй юм. Миний хажууд байгаа жижигхэн үр ямар ч буруугүй ханыг минь байнга буруутгаж хэл амаар доромжлоод байна. Би яах вэ? Эхнэр минь сүулдээ бүр надтай юу ч ярихгүй уйлаад л байдаг болчихлоо. Би яг яах ёстой вэ? Заавал надад зөвлөгөө өгөөрэй. Би энэ хүнийг явуулахыг хүсэхгүй байна. Яагаад өөрийнхөө бурууг хүлээхгүй байгаа юм бэ? Би чамайг зүгээр байхад чинь орхиж яваагүй шүү дээ. Хэмээгээд нэрийн усан сонсогчоос ирсэн байна. Тэгээд цагтлаа дуусгачээ. За одоо гэр бүлийн амьдралаас орж ирж байна тийм ээ. Нөгөө нэг батлах. За өмнө нь амьдралтай байж байгаад гэр бүлийн баталгаатай байж байгаад салъя гэхээр за салаад учир зүг болоо салж байгаа юмс байдаг л да. Гэтэл энэ дээр гүүг би чамайг гэж жаргаахгүй гэд нэг өсөндөө одоо хааж боож ингэж баталгаагаа салгаж өгөхгүй байгаа гэдэг. Гэтэл тэнд нэг хүү амьдралтаа болцсон, үр хөвгттэй болцсон, их нэртэй болцсон, тэрнтэйгээ сууж нийлэх гэхээр болдгоо гэж салцээр нэг баталгаагаа салгаж өгөхгүй байгаа. Яг яах ёстой юм бэ? За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нээлээ. Магадгүй та бас ийм асуудалд ороод шийдэж чадсан уу? За тэгээд дээрээс нь энэ Солонгостойгоо залууд одоо өгөх зөвлөгөө байна уу? Ялангуяа энэ талаар явж исэн нэмээ гэр бүлийн баталгаагаа салуулах гэдэг нэг тал нь зөвшөөрөхгүй одоо нэг өсөндөө боогод ингэх юм уу да тийм ээ. Хааж боогод баталгаагаар боогод идэг, салгаж өгөхгүй байгаад идэг. Гэтэл өөр амьдралтай олцоод идэг. Яг яах ёстой юм бэ? Танд ийм асуудал тулгарч ирсэн үнийг яаж шийддгийг те ерөөсөө чамайг жаргахгүй л гэд үзэг тах юм да. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байгаа. Тэгэхээр гэр бүл салгах буюу баталгаа нэг талдаа салгахгүйгээд нөгөө талдаа салъя гэдэг. Ерөөсөө юм болж өгөхгүй асуудал бас байна. Хизээний хөвлөний нэвтрүүлгээр нэг бүсгүй ярьж ясныг санчлаа. Салаад ингээд бүр баг бахасаа бит хоёр
хамт амьдэрсэн. Тэгээд үнтэй андын юм зүйл болохоор би баталгаагаа салгуулж чаддаггүй. Тэр нь бол одоо бараг дурсамж болгож ингэж үлдчихэж байгаа болохоор баталгаагаа одоо хүртэл салгуулаагүй байгаа. Тэгтээ тэр хүн өөр амьдралтай болоод тийм ээ нэг талдаа гарна гэвэл би баталгаагаа салгуулна гэж ярьж байгааг сонсч байсан. Тэнд бол нэг тийм нандин дурсамж буюу тийм муухагаар салаагүй. Харин энд болохоор салъя баталгаагаа салгуулад өгөөч ингээ өөр хүнтэй гэр бүл болчлоо хойлоо одоо ингээд аль биесээр хоёр тишгээ болё гэхээр үгүй чамайг жаргаана гэж бол байхгүй гэж ингээд дахиад яг яах ёстой вэ? За би хамтран ажиллагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл төгс хэрэглээ Voyage Drink Wine урамшуулал хөтөлбөр эхэлсэн байна. За Voyage брендийн цэвэр усыг үйлдвэрлэгч MJL Aqua компани Монголын хамгийн анхны хамгийн том цэвэр усны дагнсан үйлдвэр байгаа. Voyage брендийн цэвэр ус шүлтлэг усыг 6 төрлийн савлгаатайгаар үйлдвэрлэдэг байна. За Voyage брендийн аль ч төрлийн савлгаатай цэвэр ус шүлтлэг уснаас 10,000 төгрөг ба түүнээс дээш худалдаа авалт хийгээд худалдаа авалт хийсэн баримтыг Voyage Mongolia пэйж хуудсанд нь болохоор Drink and Wine буюу Voyage угаад хож урамшуул хөтөлбөр зарласан Facebook постны комент хэсэгт нь зураг ингээд оруулчих юм байна. За мөн Voyage Mongolia пэйж хуудсыг дагаснаар урамшуулт хөтөлбөрт оролцох эрхтэй болно. Урамшуулал хөтөлбөр 6 сарын 2-оос 7 сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд нийтдээ 11 хэрэглэгч олон сонирхолтой бэлгүүд хийцэн болно гэж байна. За энд нь юу гэсэн чинь телевиз 2 ширхэг байна, ухаалаг утас 1 байна, ундаг дуу 2 ширхэг байна. Сая төгрөгийн одоо мөнгөн шагнал 4 авах юм байна. Мөн Voyage бүтээгдэхүүний 1 жилийн хэрэглээний эрх 2 ширхэг авах нэ. Хөтөлбөрийн тэршид 11 он тодруулна гэсэн. За эхнийх нь 6 сарын 15, 6 сарын 30 болон 7 сарын 10-ны өдөртөд Wbox.com ашиглан санамсаргүй төврийн аргаар тодруулах юм байна. Тэгэхээр та Voyage Mongolia Facebook хуудсыг дагахаар лайваар шууд дамжуулах юм байна. За өнөөдөр 16-нд бол 3 бэлгийн азад нь тодорч байгаа юм байна. Ухаалаг утас хоцсон байна. 1 сая төгрөгийн эзэн ундаг дугуй байна. Дараагийнх нь 6 сарын 30-нд 4 бэлгийн азтан тодорхой юм байна. Энд нь ундаг дугуй телевиз сая төгрөг Voyage бүтээгдэхүүний 1 жилийн эрх очих юм байна. За тэгээд 7 сарын 10-нд бол 4 азтан тодруулах юм байна. 1 жилийн эрх телевиз сая төгрөг гэх мэтчлэн 2 хүн очих юм байна л да. Тэгэхээр та хаанаас л хаанаас усаа аваад ингээ азтан болох боломжтой хань сүлжээ болон хүнсний дэлгүүр бүх заах одоо тий бөөний төвүүдээс байгаа холбогдох хүчний дугаар нь 77 тэгдүрүү 55 55 77 тэгдүрүү 55 55 гэсэн дугаар байна. За тэгээ сошиал хаяг нь Voyage Mongolia гэдэг харахад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан ихтгэл төгс хэрэглээ Drink and Wine урамшуулт хөтөлбөр байлаа. Жишээх нэсвсгчиг авъя. Тасарлаа. Эфирийн шоудаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй байна. Ямар аимшигтай юм бэ? Тэр өөр ойлгохтой байсан юм шиг хүний амьдралаар тоглож хийж байгаа гэн. Харин тийм ээ. Яг нэг юм асуудал байгаа. Тэгээ гэр бүлийн баталгаа энэ тэрэгч одоо нэг тийм нэгээ боож хаагаад ашиглаад ингээр бас хэцүү юм да. Бано? Манай чим төргий? Сайн үчим. За хоёлоо сэдвээ сонсцсон те. Яг ямар сэдвээр ярих гэж байгаа вэ? Тэр талаар мэдээлэл авсангүй. За гэр бүлийн баталгааны талаар ярьж байна. Хоёлаа салдсан. Гэтэл нэг нь өрөөсө баталгаа салгаж өгөхгүй гэдэг ингээд ах юм. Тэнд тус тустай одоо амьдралтай гэр бүлтэй болцсон ирнэ. Нэг нь өрөөсө зөвшөөрөхгүй байгаа юм аа л та. Бана нэг сонсож байна. За тэгэхээр манайхан сэдвээ сонсороо нэгт. Юу юм гэхээр өнөөдрийн хамтдаа ярилцж байгаа сэдв. За гэр бүл болсон гэдгийг баталдаг тийм ээ. Гэр бүлийн баталгаа гэдэг. За тэгээ болж өгөхгүй болоод хоёр тишээ болчлоо. Аль за хинээсээ ч болсон бэ? Хоёулангоосоо болсон ч байсан. Хоёр тишээ болцсон. Гэтэл салаад хугацаа өнгөрсөн. Тусдаа гэр бүлтэй болцсон. За гэтэл нөгөө тийм маань үгүй би чамаас баталгаагаа салгуулахгүй. Чамайг тэгж сайхан амьдрах хийж харнаа гэдэг байдлаар одоо боогод ингэхүүд юм сэдвэр ярьж байна. Бано. Чим төргий? За оройндээ. Хоёлаа сэдвээ сонссон те? Тэглээ. За яг нэг X-тэй хамаараад салцны сэтлээр яваад байлаа те. Гол нь баталгаа. Баталгаа дээр те. Яг миний үед ч гэсэн бас өмнө амьдрал байсан. Яг тэнцэнээсээ яг бодчихлаа. Баталгааны үед яг адаар баталгаа нь ороогүй ч гэсэн баталгаа жишээлбэл бас X-ийн тухаас ярил яа гэм бол бодож нөгөө нэг сошиалараас нэг хэсэг яваалах шиг байна тий. За. Түүнтэй хамааралтай нэрч болт юм болов? X-тэй холбоотой юу? Тий. Баталгаа ихээс л авсан юм шиг.
нэг сошиалар яг одоос яваад шиг байна шүү дээ. Кофе мофе уусан. Чод. Тийм биш үү наа. Тэний талаар яриулъя юм бол болох уу? Болоо. Яг нь тэр зүйл дээр миний хувьд яг нь хувийн л бодож штэ тийм ээ. X-тэйгээ уулзаад ярих асуудлуудыг бол байх зүйл юм болов гэж бодоод байгаа. Энийг бас манай миний үеийн залуучууд ч гэсэн сүлээмж өрөөд явах нь эрүүл харилцаатай байгаа гэмиг илэрхийлэх юм болов гэж бодоод байгаа. Яг нь саллаа гэдэг нэг юунаас харж лээсэн юм л да. Дийлэнх одоо манай залуучууд нь одоо нэлээ одоо хэцүү байдлаар салж байгаа тийм ээ. Араар тавилт ч юм уу. Гэр бүлийн хүчирхийлэл. За тэгээ хардтал зэрэг. За тэгээд өсөөлөд мөрийтэй тоглоомч гэдэг юм. Бас тэрний чинь хажуугаар санаа бодол нийлэхгүй бас нэг өөрсдийн нэг зорилготой хоёр талтай ингээд өөр зүйл хараад идэх гэдэг юм те. Ихтэй бас нэг шохоолол байгаад ч юм уу гой байгаа нийлсэн яг амьдраад ихэд тэр болгоно нь ингээд зөвлөлтөд байгаа тэр кейсүүд байгаа юм л да. Миний хувьд бас яг тэрний нэг нь азар болсон гэх юм уу да. Гүйц таньж байдаг болохоор гэр бүлийн шохоорхоод яасан гоё бүсгүүвэ гэж нийлж байгаа бас намаач гэсэн бас нөгөө талаар харсан болов. Яг ингээд амьдраад нэг ихтэй яг ингээд нэг зорилгын төлөө явах гэхлээр бас болохгүй. Зүйл гарч ирж байгаа. Тэрүүд яг учиргүй тэгээ нэг кофе мофе уугаа явах нь хаашаа гэхдээ жилдээ нэг 2-3 удаа уцаар ч юм уу за энтийн таарах ч юм уу тэр тохиолдлууд айгу нээлттэй ярьдаг. Бас бид хоёрын дунд хүүхэд байдаг. Тэр утгаараас тэр юм уу тэр айгу зөв зүйлийг хүндээд ярьсан болоо. Манайхан энэ дээр бас нэг эргээгээд нэг харцгаагаад эргээгээд нэг X-тэйгээ нэг холбоо барихынд хаашаа гэхдээ нэг таарахад нэг ярилцаад үзээ нэгнийхээ амьдрал бас магадгүй бас нэг үр хөвгттэй болоос алцгаасан бол тийм ээ. Ингээд нэг ярилцаад үзвэл айгүй сони юм байна лээ. Эхний удаас жоохон эвгүүлсэн. Одоо ялгаагүй Монгол өсөж тавьсан болохоор гаднах шиг тийг шууд пупаа гэж ярилцаагүй санаандгүй байдлаар таарсан юм л та. Тэгээд ярилцаад бас тэр хоорондоо албаа оногоо ярилцаад тэнцэнээс бас айгүй сайхан суралцсан юм байлээ. Тэрээ би бас тэр үедээ одоо түргэдсэн шүү чамаагаас тэгж боддог байсан. Магадгүй бас би өөрөө сайн төлөвшөөгүй байсан юм билээ. Одоо ингээ бодоход хүүхдийн ч юм уу те гинэн томоогүй амгалан ч байсан ч гэдэг юм уу те. Айгүй тэр талаасаа ингээ яриа өрнөд юм билээ. Тэрээс нэг уриалга маягтайгаар бас нэг оролдоод үзээрэй, ярилцаад үзээрэй. Магадгүйс нэг хувийн төлөвшөл дээр жоохон ч гэсэн бас нэг хэц гарах магадaltaй санагдсан. Мэдээж хэрэгэд ундаа өөр хөвчтэй хүмүүс бол холбоо тасрахгүй л те. Харин тийм юм билээ. Бас тохойд ингээд солиод явахдаа янз бүр юм бодсон юм билээ. Тэгээд эхэндээ бол мэдээж өөрийнхөө зөв гэж бодно. Тэгээд жоохон нэг хугацаа өнгөрөхөөр тэрэн дээр ирсэн. Бадгаас өөртөө адилхан кейс гараад ирэнгүүт бас тийм ч юм уу да би ч бас тэгжлээж тэгэл дандаа дийлийнх нь бол залуу хатаас салсан болоо гэж би бодчихлаа юм байна. Дийлийнх нь шүү. Бадгаас нь 2-3 хүүхдээр сулж байгаа тохиолдол үгүйсэхгүй. Гэхдээ тоогоороод бол цөөн байгаа. Тэгэхээр бас яг залуу үеийнхээ төлөөл бас нэг алдаж оноод байгаа бас алтсандаа л оронтой яагаад бас нэг хүүхэд байгаа хэдий 100 орхтойгүй ч гэсэн хагас амьдрал хаа дээж аавын царай гарахаас сонголтгүй хөдөлсөн татсан байна. Өстой тэгэхээр магадгүй ахаад алдаа гарах юм тийм ээ. За тийм тэрний төлөөл хичээж явж байгаа. Тэгэхээр бас яг энэ үеийн залуучуудтай байхад бас боломж нь олдсон бол таарах тийм үеуд дээрээ сайхан ярилцаад нээлттэй ярилцаад голно. Ойлаас нэг салж онохтой нэгэндээ буруу өглөхгүйгээр нэг ярилцаад үзээрэй гэж хэлхийг зөвлөж байна. Харин тэр эрчилгээний үед бол за тэг Солонгост байгаа залуу мөн тэг Монголд ирээд явахаар арай өөр байгаа хэлхтэй энд үлдсэн те эмэгтэй хүн бас нэг тийм хоршоор байдаг л гадаад дүндэр цалин ч юм уу эсвэл гоё амьдарч байгаа гэл хаач боох ч юм уу тиймэрхүү нөхцлөд орчиж байгаа. Монголд ирээд нэг одоо газар нэг одоо проблем дээр амьдраад эхлэх үед арай нэг өөр болох уу гэхдээ жоохон хугацаа хэрэгтэй байгаа фуул гэдэг гоё зүйлс хэлэх. Ямар ч нээлттэй сонссон баярлалаа. За баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Тийм ээ, нэг талтай бас зөв тийм ээ. Залуучуудтай хандаж уриалга гаргаж байна. Салсан нийлсэн байж болно. Та магадгүй ахаад нэг уулзаад өөрөө юун дээр алдсан юм
би үн дээр алдсан, чи үн дээр алдсан гэдгийг бас нэг ярилцаад үзвэл дахиад юм алдаа гаргахаас сэргэлж юм болов гэдэг чинь тийм болгол юм. Тянд тэгэхээр шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй байна. Би холдвол сэтгэл голдно гэдэг шиг нэгэн л хүнтэй суусан бол баталгаагаа салгасан л дээр л дээ. Хин хиндэ түүх болоод хэрэггүй бахаа л гэн. Харин тийм тэр залууг бол баталгаагаа салгаад өгөөч гэдэг байгаа боловч энд байгаа нэг өсөндөө X ихнэр бол үгүй чамайг тэгж чаргаахгүй л гэд байгаа маань да. За баталгаа салгах юм уу? Манай X өөр хүнтэй болчхоор нь би баталгаагаа салгуулъя гэд зөндөө хилээд гуйгаад өргөдлөө өгөх гэсэн чинь байж би өгнө гэсээр хагаад 10 гаруй жил болж байна. Харин сүүлд холбогдсноо хоёулаа баталгаагаа салгуулъя гэсэн сайндаж хүүхэд насанд хүрэнгүүд хэлэхээр нь дургу өрөөд одоо бол яасан ч салгуулахгүй гэсэн бодолтой байгаа даа л гэж хэлж байна да. За дараагийн сонсогч. Бано? Бано? За үцэн тасарлаа. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараад таны өмнө нээлттэй байна. Чухам одоо энэ Монгол Улсын хуулинд яаж юу гэж заад юм бол нэг тал нь үнэхээр салгуулахгүй гэдэг хахаар салгаж өгдөггүй юм уу? Миний бодлоор одоо тэр цаана өөр гэр бүлтэй болцсон, өөр хүүхэдтэй болчихсон. Ийм одоо тусдаа байгаа амьдралтай хүмүүсийг салгахгүй гэдэг ингээд тэр чигт нь байдлаад идэм болов. За дараагийн сонсогч. Бано? Бано сонсогч олбогдсон байна. Байна. Бано чим дүргий? Чим дүргээ. Радио контрагаараа сонсогч. Байна. Байна нэг сонсож байна. Чим дүргээ. Чим дээ. Хойлоо сэдв сонсцсон те? Сонссолтой. Наад чарна сонсогдож байна л да. Нөгөө маань заавал салахгүй байгаа юм ч одоо яах вэ? Харин яах вэ? Нэг талд нөгөө маань амьдралтай болцсон. Гэтэл X нь салахгүй л гэдэг юм. Наарад баян сонсдог юм л та. Жоо сүүлийн үлдэлт нь сонсоод болохоор их л юм л бодогдоолаа л та. Эртөө тэгээд нэг хайр нурч хөрөг өгөн угаас тийм болчтой юм шиг л шүү дээ. Тэгэл баг та нэгэнд хүрсэн сэтгэл. Эмэгтэй хүн бол уучлаад амьдраад идэг гэж маг. Эмэгтэй хүн ерөөсөө тэгээд хамгийн гол нь салахгүй л гэдэг юм байлээ л дээ. Та бас ийм байдалд орчод байна уу? Чамайг тэгж эрхлүүлэхгүй л гэдэг юм байлээ л дээ. Эрхлүүлэхгүй. Хүүхдтэй тайлбарласаа. Хүүхд. Одоо тэгээ баталгаа салаад хэр удаж байгаа? Яг салыг их салахгүй. Тэгээд зүгээр л нэг тийм нэг хамтран шиг амьдралаар амьдраад. Яг хоёр тийшээ болоогүй. Тэгээд хоёр тийшээ болохгүй салахгүй тэгээд хамтран амьдрах шиг амьдралаар амьдраад байгаа байхгүй. Тэр нь одоо яа гэсэн үг? Нэг гэртээ амьдраад байгаа юм ирж хүчин байд юм уу? Нэг гэртээ амьдрын. Тэгээд хүүхдүүд харахад л аав ээж устдаар бол тэгээд хэрэмхэлээ бол ямар тийм юм байхгүй. Ингийн нэг хүүхдүүд харахад л ээж аав бус үед нь бол дандаа зайтай. Зүгээр яалтчгүй. Тэгээд салын ихэр юусоо салахгүй чамайг тэгж байлуулахгүй гэдэг байгаа байхгүй. Та тэгээд хоёр шүүхээр явж үзв үү? Үтсэлтэй. Тэгэхээр манай Монголын хууль шүүгч юусоо тэтгэмжлээ гэдэг юм лээ шүү дээ. Мэдээж хэрэг хүүхдүүдэд тэтгэмж тогтоох. Тий. Хүүхдүүдэд тэтгэмж тогтоогоод тэгээл ерөөсөө салал гэлтэй л шүү дээ. Нэг хүүхдийн тэтгэмж 250 сая төгрөг л юм лээ сард. Тэрнийх хэмжиргааны түвшин гэдэл бас тэрнээс хамаарах бах. Гэтэл танаа үний хувьд бол үгүй салахгүй л гэдэг юм байна шүү дээ. Тэгэж баярлахгүй л гэдэг. Тэгээд одоо нэг тал нь та салах гэж зөвшөөрсөн байна тийм үү? Тэнд салахгүй гэдэг хар баталгаа салгадгүй юм уу? Ерөнхийдөө хувьдаа батал зөвшөөрж иж салгах тийм л баталгааг нь. Тэгээд нэг юм асуудал үүсчихэд байгаа юм байна шүү. Тий.
Ерөнхийдөө бол хууль бол ерөөсөө нөгөө хүүхдүүд 18 нас хүртэл ээж дээр байх зорилттой. Нөгөө асар хамгаалагч нь. Тийм болохоор давуу эмэгтэй хүн давуу ирэх гэдэм лээ. Салыгээд хэлэхлээр чинь ерөөсөө л хуулиа зөвшөөрсөн тохиолдолд салганахаас уструулд яг хуулийн дээр болохоор эмэгтэй хүнийхээ талд илүү үйлчлэлтэй юм лээ ер нь. Тэгээд одоо ингээд хүүхдийн тэтгэмж гэдэг ингээд гаргаад ирэнгүүт чинь хүүхдийн тэтгэмж ерөөсөө нэг 200 250 мянган төгрөг өгдөг юм лээ шүү дээ. Нэг хүүхдийн. Тэгээд 18 нас хүртэл яах вэ? Өгөх ёстой. Өгөх ёстой гэдэг. Тийм байна. Тэгэхээр одоо салгаажгүй, нийлэлжгүй л нэг юм амьдралаар амьдраад байгаа л гэсэн үг байна шүү дээ. Нууцшвал та яг яагаад салмаар байгаа? Миний яриа сонсогдох уу? Сонсогдож байна уу гэж үү? Гээ доо олоо өөрчлөгдөж байгаа юу? Доо олоо тань өөрчлөгдөөгүй байгаа. Тийм үү. Доо олоо. Би сонсчихол зүгээр танах руу залгаж үзсэн байхгүй юу? Яг болох нь би ер нь дандаа сонсдог чинь залгахар дүүдүүдгээ дуурайдаг болохоор би залгаж үзсэн байхгүй юу? Тэгэхээр за болно хүндэтгэх шалтгаантай бол заавал шалтгаанаа хэлээд авах албагүй. Баярлалаа танд холбогдсонд. За. Арга сайхан өнгөрүүлээрэй. За. Гэрлээ байгаа юу ер нь? Байгаа. Та нэвтрүүлгийг сонсдог гэж үздэй. Тийм байгаа шүү дээ. Гэрлэх чигээр сонсохоор л иний дүрээд өгдөө. За баярлалаа. За. Яг бас л сони юм тийм ээ. Хүний амьдралын хамаг сайхан цаг хугацаа залуу насыг авчгаад чамааг хүнтэй суулгахгүй гэж байгаа юм шиг батлаа салгахгүй боож байсан бахаа. Болохоор одоо би эргэж боож байгаа. Тэр үед гуйж хахаа салгасан бол арай өөр байх байсан гэж боддог доо. Баталгаа бол хүзүүнээс боосон уяаш тэл гэдэг чинь. Ягаад нэр энийг тийм аз жаргалтай сайхан үедээ дурсаж гэр бүл боллоо гэдгээ зарлчаад эргээд зайг байлтлаа чадж болсон байж болно. Нэмээ салж нэлээд ирээд болох та нэг ингээ боох хаах одоо юм болгоод ашиглаад идэх болчихоо. За X нөхрөөсөө салгах гэж 80 болсон шүү дээ. Баталгаагаа салгаснаа зовсон. Одоо гэрлэлтэд баталгаалгад салсан гэсэн сасны гэрчлэгийг эрэг болж эндхийн элчин гэр бүлийн байдлаа тодорхойлт гаргуулж авах хэрэгтэй юм байлээ л гэдэг чинь. Зя дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Байна уу чим дургээ? Чим. Аль өсөдөө сонсцсон те? Салтын талаар л яриад байгаа шүү дээ. Би дүнгээр хальт сонссон л да би. Ер нь бол баталгаа. Тиймээ салтсан. Баталгаа салгаж өгөхгүй байна. Тэр талаар юм тий. Би зүгээр би болохоор яг одоо тийм баталгаагүй л дээ. Би зүгээр. За. Тэгээд зүгээр л нэг ярилцмаа санагдал нэг өөрийнхөө хинт яриаггүй жоохон ойрхон тийм салгаа. Манай ихнэр тиймэрхүү харилцаа үүсгэж байгаа. Тэгээд би ярин тэрийг бодохгүй юм дөрөөсөө ярихгүй тэгээд. Халтхан болно. Дотроос нь жоохон уулагч маа санагдал тэгээд. Тийм болоо. Дотрын жоохон уудлаа тийм ээ. Салах дээр тулчаад байгаа гэсэн үг үү? Миний хувьд болохоор би сая 14 жил баг гадаад байсан байхгүй. Тэгээд саяхнаас 14 жил баг чимээгүй бүх юм чимээгүй тэгээд харилцаа ингийн гоё байсан. Тэр баг хитон юм манай хүн гэж автостан энэ одоо салъя гэдгсэн. Ерөөс хэрүүл хийж байгаагүй. 14 жил хоёр хамт байсан юм уу? Тустай байсан юм уу? Тустай би нөгөө гадаад байж байгаад ирж очих байсан гэсэн үг үү? Тийм сүүлийн 3 жил ирээгүй байж байгаа сая ирээд 2-3 сар жаа. Гинти шаардлагаар гинтийн сонсцоод тэгэл тэнд ажиллаж ямар ч уран зориг тийм байхгүй ч юм байлээ л дээ. Бүх юм гэж ударчтай юм байл. Гинтийн тийм сонсохоор тэгэл газ хүрээд ирсэн юм дээ. Юу болсон яасан чи асуухаар ерөөсөө тэгэл одоо ер нь амьдрахгүй суу амьдрахгүй гэж тэгэл уцаа цах байлцсан. Тэгэл би юу ч болсон яасан ч мэдэхгүй тэгэл шууд хүрээд ирсэн. Эмэгтэй хүнийг одоо яаж би сүүл гомдооц юм болов шиг гэдэг юм уу ер нь зүгээр эмэгтэй одоо эмэгтэй юм хөтлөгч байгаа болохоор зүгээр яавал дээр үгүй гэдэг юм шиг эмэгтэй хүн яасан юм бол ийм юм бирс ойлгохгүй тэгээд ирсэн одоо би манай би гэртээсэн байхгүй ер нь.
Тэгээ надаас сална тустай амьдрна. Чамтай би лаудаа гэж амьдрахгүй. Би юусоо ихнэрл өмнө хойролж хэрүүл уруул хийж өгнөөс нь одоо юу гэдэг хазгаа дан бүрийн буруу үйлдэл байхгүй. Одоо юу гэдэг чинь одоо нэг муу зуршил бол надад байхгүй. Ер нь бол тойр хүүхдтэй юу? Хүүхдтэй нэг хүүхдтэй. Би яг явахын хүүгүүд манай хүүхд төрсөн. Тэгэл би 2 сартаа хат нархол явсан. Тэгэл одоо манай хүүхд 13 4 гэж. Тэгэл иргэдэж байгаа байхгүй юу? Тэгээ танд бол одоо танаас салах гэдэг шалтгаан нь бол нэрийн ширийн хэлээгүй гэсэн үг тийм ээ? Би болохоор гэрэлтийн баталгаагүй л дээ. Тэгэл 14 жил байхдаа би бүх юмаа л ирнэ бол нэртэй зориулсан. Бүхэл ид хөрөнгө, бүхлийн ихнэрийн нэр дээр байлгүй. Бүхэл одоо миний модалж бүх юм байсан. Бүгдийн ихнэр дээр бүх юм ихнэр дээр байдаг байхгүй юу? Тэгээ одоо надад ихнэрч байхгүй, мөнгөч байхгүй. Юу юучгүй болчиход байна тийм ээ? Юу юучгүй болсон тэгэл эмэгтэй хүн яагаад ингэж гинт юм би бол хуурсан ч юм уу гомдоо хэрүүл уруул ерөөсө хатгаа дулгаа юм ерөөсө ярьдгүй л дээр бол ахтаас ирэн гэрэлдэггүй тамиртааддаггүй. Мөн тэр хоёрын төлөө болно хийн л гэж би одоо гэл. Надад бол тантай уулзахгүй холбогдохгүй ярилцахгүй байгаа гэсэн үг үү? Намайг ирэхээр шууд зүрээ явах нь тэгэл одоо байхгүй. Гэртээ байхгүй. Одоо би тэгтэй байхгүй. Зүгээр л таны ярианаас сонсоод 14 жил хажууд нь байгаагүй нөгөө бие холдвол сэтгэл холдно гэж энд бас хугацаа хэрэгтэй. Гэтэ 14 жилийн туршид энэ хүн ганцаараа хүүхдээ өсгөөж тийм ээ та хариулсан. Яг нь эдийн засгийн хувьд бол дэмжсэн л юм байна. Тийм ээ мэдээж таны үр хүүхдээ гаргасан ханийжилж байгаа учраас. Гэтэл энд одоо юу гэдгийг зөвхөн мөнгөн дээр ч юм уу тий зөвхөн эдийн засгийн хэрэгцэн дээр асуудын харилцаа тогтно гэдэг бол хэцүү л тий хамт байх хэрэгтэй, хайрлах хэрэгтэй, та ойлгох хэрэгтэй, хаяач гэсэн бас нэг сайхан зат хэрэлдэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл таны ярианаас бид өөрөөсөө хоорондоо хэрэлдэж байгаагүй. Тэгээ өөрөөсөө би яг үгээр нээсэн гэдэг. Тэгэхээр нөгөө уцсны цанаас хайр мэдэрнэ гэдэг бас хэцүү юм аа. Та би тэр би дунд 3 4 удаа ярьжлээсэн л та. Гэтэ удаан хугацаанд бол биш байгаа дээ шүү дээ. Харин тийм. Тийм. Гэтэл энэ хугацаанд та өөрөө байхгүй, би чинж байхгүй, сэтгэл занж байхгүй, зүгээр л та нэг ийм санхүүгийн хэрэгцээг нь хангадаг л хүшиг л амьдраад байсан байна. Тэгэхээр энэ хамгийн том шалтгаан энэ юм болов уу гэж бодож байна. Нөгөө хайргүй болцсон, хүрчсэн тийм ээ. Сэтгэл хүрчсэн, халамж мэдрэхгүй байна. Эмэгтэй хүн чинь эр хүний хайр, халамж одоо юу гэдэг биед нь хүрлцгээс ахуулаад маш олон зүйлийг мэдэрмээр байгаа штэ. Гэтэл та байгаагүй. Яг бус хэрэгцээг нь хангасан. Магадгүй хэцүү юм яа болоод тийм ээ. Амьдралд нь юус тохиолдох вэ? Хүнтэй муудалцдаг, уйлж унжмаар байдаг. Та байхгүй. Танд эрхэлмээр байдаг. Та байхгүй. Бас нэг халуун биетэй хүнтэй орой хамт ундмаар байна штэ. Та байхгүй. Тэгэхээр яг уу та өөрөө нэг бодоод үзтээ. Антны. Тийм. Тэгэхээр одоо та эхлээд нь жоохон тайван орхиж. Мэдээч хэрэг шийдвэрээ бодож иж гаргасан байгаа бах тийм ээ. Шууд учир зүгээс сална гэж сэтгэл хөдлөлөөр гаргаагүй байх. Жоохон тайван бодох хугацааг ийн өгч. Тэгээд мэдээж хэрэг та хоёрт ярилцах цаг хугацаа боломж нь гараад ирнэ шүү дээ. Тэгээд дээрээс нь дундаа үр хөвгчтэй хүмүүс гэдэг чинь ер нь насанд турштай холбоотой байна л баг. Тэгжээч та нарийн учрыг нэг олох гээд үзэх үү. Магадгүй миний л бодож шүү. Би сайн мэдэхгүй байна. Зөв. Таны бодлоо тэгэл байх. үзүүлэг. Тийм өөр хүн байгаа ч юм уу. Мэдэхгүй л байл та. Мэдээж байхгүй. Нэг бол танд энэ олон жилийн хугацаанд хажууд байгааг болохоор асар их гомддог ч юм билүү. Тийм ээ. Тэгэхээр энэний учрыг та эхнэрээ эхлээд нь тайвшруулж хагаад одоо та нэгэн тэрэнд ирсэн юм чинь хоёлаа сайхан ярилцах өдөр ирэх байх. Өөрөөс нь л асуунда яг нарийн учир нь юу болсон юм? Яагаад би юм дээр алдчихв те? Одоо та хөөцөлдөд хэрэггүй. Хэсэг тайван орхисон бахаа та. Бэнтний одоо би одоо хинт ч юусэн яриаггүй. Одоо би ирснээс хойш хинтээс холбогдоо гихнэр хөвгттэй холбогдохгүй болцоор одоо хамаатан садан аав ээж ихт дүүс гэл хинт мэддэг бод бүргэн гэл бөглөө болчоод яахаас мэдэхгүй нэг байдал тавцсан. Одоо тавар гинт ирснээ ихнэрээс садан гээд хүн амьтантай уулзаж бүр амьдрал бүр дахиад шинээр хэлэх гэж байгаа юм шиг бүр бүхэн 0 гэсэн бүр гайхаа. Хүн төөрчд юм байна уу гэж ер нь жоохон тийм болчихоо. Тэгэл нэг дотроо голооны хальт ярьж хэлсэн юм. За тэгэхээр та өөрөө жоохон тайвшир, эхнэрээ жоохон тайвшруул бодох хугацаа ийн үг тийм ээ.
Тэгжэл учир зүүн алдах байхаа. Мэдээж шалтгаан байгаа. Танд хэлж л таараа. Баярлалаа танд амжилт. За баярлалаа. За. Мэдгүй 14 жилийн хугацаанд хол бас байна гэдэг бол хэцүү юм да. Чиний минь гайртай байсан ч гэсэн асаас ингээд харилцаатай байна гэдэг бол аль альныхаа шанд шаардсан л юм байна. За хамтраалагчаа танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Apple Top Flower Black Thunder-ыг танилцуулъя. За Black Thunder нь Японы шоколадны зах зээл дээр борлуулалтын тоо хэмжээгээр нэгт ордог юм бүтээгдэхүүн ба үнэхээр гоё амттай юм билэ. Таны эрч хүчийг цэнгэлж чаддаг Японы Black Thunder хэмээх алдартай шоколад Монголд ороод ирчихжээ. Давуу тал нь юу гэсэн чинь какаоны жигнэмний гашуун болон шоколадны чихэрлэг амтыг хооронд нь хослуулсан юм шаржиг нуурын бүтцтэй үеиг буюу за нэг үсч мөсч хаад бас үл дарчих юм билэ. За Black Thunder нь Японы шоколадны зах зээл дээр хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн ба. SRI үзүүлэлт буюу шоколадны зах зээлийн SRI энтэж үзүүлэлт шоколадны зах зээлийн 2024 оны 1 сараас 2024 оны 12 сар хүртэл борлуулалтын тоог үндэслэн гаргасан юм судалгаагаар гараад ирсэн юм билээ. За бүтээгдэхүүн бол мэдээж боломжийн үнэтэй 30 жилийн борлуулалтын түүхтэй 1994 оноос хойш борлуулагдж байгаа хэрэглэгчдийн хайрыг хүртсэн юм бүтээгдэхүүн байна. Ханаас авах гэхээр COGS 25 март намынгийн сүлжээ дэлгүүрүүдээс авч болох юм байлээ. Тэгэхээр Black Thunder-ыг ашиглан сайхан амттай хийх боломжтой. Амттай хийхэд бол төгс зохицох юм байна. 7 сарын 11-ээс 12-нд төв зэнгэлдээ хүрээлэнд бүтээгдэхүүн танилцуулах сонирхолтой юм хөтөлбөр арга хэмжээ олгож байгаа юм биш үү. Тэгэхээр одоохондоо бол энэ бол баталгаажчул юм билээ. Төв зэнгэлтийн талбай баталгаажуулаг энэ болно гэсэн. Тэгээд яг аль бие усны мэдээлэл өгөх байх. Тэгэхээр та ханаас авах вэ гэхээр COGS 25 март намынгийн сүлжээ дэлгүүрээс авах боломжтой гэсэн. Ийм нэг шар бор өнгөрсөн шаргал юм ууттай байгаа. Баярлалаа хамтраж ажилласан Apple Top Flower Black Thunder хамтраж ажиллаа. За орчин үед ч одоо амьдрал хайр биш мөнгөн дээр л тогтдог болцсон болоо даа л гэж байна. Хүнд мөнгө хэрэгтэй ч гэсэн биеэрээ мэдрэлцэн гэдэг чинь хамгийн чухал шүү дээ. Яг хосууд хол байх тийм ч таата зүйл биш бахаа л гэлдэг гэж байна. Тэгэхдээ нэг энэ хүмүүсийн амьдралыг одоо бид нар 1 минут секунд амьдарч үзэх болохоор шууд ингээд дүгнэлт хийгээд яж бас болохгүй юм да. За баярлалаа. Өнөөдөр холбогдсон хамт байсан бүх сонсогчдоо энэ дөрвийн нэвтрүүлгийн ундралын студид хөтлөгч Амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл төгсрэл Voyage Drink and Wine урамшуул хөтөлбөр мөн Apple Top Flower Black Thunder байлаа. Та бүхэн сайхан амарцгаагаарай. Манай шинэ цагта иргэн баяртайгаар уулзцгаая. Баярлалаа.